Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр хэрвээ та би ядуу болохоор амжилтанд хүрч чадахгүй байна гэж бодож байгаа бол энэ бичвэрийг танд зориулж байна. Би танд юу гэж хэлмээр байна вэ гэвэл та ядуу бол бүр хурдан амжилтанд хүрнэ. Яагаад гэдгийг энэхүү бичлэгээр үзээрэй. Та ядуу бол бүр хурдан амжилтанд хүрнэ. Бид багасаа л ядуу хүн баян болсон тухай, зарц хан хүүтэй суугаад сайхан амьдарсан тухай кино үзэж, үлгэр сонсож, ном зохиол уншсан байдаг л да тий. Тэгээд иймэрхүү ном зохиол уншаад эсвэл үлгэр сонссон тохиолдолд өөрийн эрэхгүй, итгэл найдвар төрж, урам орж, амьдрал сайхан болсон юм шиг санагддаг. Гэхдээ энэ нь зөвхөн ном зохиол үлгэр дээр байх албагүй. Хэрвээ хүсвэл хүн бүхэн амжилтанд хүрч чадна, хүн бүхэн баян болж чадна. Та амжилтанд хүрч чадна, та баян болж чадна. Орчин үед өөрийгөө амжилтанд хүргэсэн, өөрийгөө саятан болгосон, ядуу гаралтай, сургууль соёлоор яваагүй хүмүүсийн түүх хаасаагүй л байдаг болсон. Яагаад гэвэл амжилтанд хүрэх боломж тэмээ өмнөх жилүүдээсээ илүү амархан болж байгаа. Тэгэхээр амжилтын хаалга хүн бүрт нээлттэй байдаг. Амжилт хэн нэгнийг алаглан гадуурхаад ялгуурлаад байдаггүй. Таны амьдралын төвшин аль ч шатан дээр байсан хамаагүй. Хэрвээ та хүсвэл амжилтанд ч хүрнэ, баян ч болно. Тэгэхээр нэгэн ийм судалгаа байдаг. Томас Корлигийн судалгаа байдаг. 233 баян хүнээс тийм ээ 3 жилийн турш ярилцлага авсны эцэст нэгэн ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг. Нэгдүгээр 233 саятангийн тэр ярилцлага авсан 233 саятангийн 177 нь өөрийгөө саятан болгосон байсан бол зөвхөн 56-х нь ар гэрээсээ өвлөж авсан саятан байсан байгаа юм. Төрөлхийн саятан. Хоёрдугаар өөрийгөө тэр саятан болгосон 177 хүний өөрийгөө саятан болгосон тэр 177 хүний 105 буюу 105 саятан буюу 59% нь ажилчин гаралтай байсан ба 72 буюу 41% нь ядуу гарлаас өөрийгөө саятан болгосон байсан. Тэгээд энэ тоог харахад, энэ судалгаагаар гарсан энэ тоог харахад ихэнх нь ядуу ажилчин гарлаас үүсэлтэй өөрийгөө баян болгосон байгаа юм. Нэгсэндээ нөгөө 233 хүний 177 хүн нь ядуу буюу ажилчин гаралтай хүн өөртөө саятан баян болгосон байгаа юм. Тиймээс би өнөөдөр яагаад ядуу бол бүр хурдан амжилтанд хүрэх вэ? Ядуу байх нь ямар давуу талтай байдаг вэ? Тухай өнөөдрийнхөө бичлэгдээр оруулж байна. За тэгэхээр нэгдүгээрт ядуу хүмүүс хэмнэж сурсан байдаг. Ядуу байхад бүхэл юмыг хэмнэдэг. Би үүнийг сайн мэдэж байна. Яагаад гэвэл би ажилчин гаралтай болохоор сайн мэдэж байна. Бүхэл юмныг хэмнэдэг байсан. 2 идэхгүй хоосоо хондог байсан учраас юмыг хэрхэн яаж хэмнэж байсныг бол би маш сайн мэдэж байна. Тэгэхээр илүү юмд мөнгөө өрөхгүй яг хэрэгтэй чухал юмдаа л үрч чаддаг. Тиймээс энэ зан чанараа хэрвээ амжилт руу чиглүүлэх юм бол амжилтанд хүрч чадна олсон хэдэнд өөрийгөө хэмнэж байгаад өөрийнхөө амжилтанд өөрийгөө өсч хөгжихэд тийм өөрийнхөө амжилтанд зориулж чадах юм бол амжилтанд маш хурдан хүрэх болно. Хоёрдугаарт бүтээлч байдал. Тэгэхээр юмхнаар юм хийчихдэг. Тэр сэтгэн бодох чадвар нь илүү байдаг. Маш хурдан сэтгэдэг, тийм ээ. Тэр сэтгэн бодох чадвараа хэрвээ амжилт руугаа чиглүүлэх юм бол амжилтанд хурдан хүрч чадна. Ямар нэгэн санаа төрөөд, тийм ээ. Ингэчих болох юм биш үү, тэгчих болох юм биш үү гэж санаа төрж байгаа тэр үедээ түүнийхээ араас бүр тууштай явж чадах юм бол амжилтанд маш хурдан хүрэх болно. Ингээ 3 дугаарт амжилтанд хүрэх маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэл нь илүү хүчтэй байдаг. Ингээ хүмүүсийг бодвол илүү хүчтэй байдаг. Тийм учраас маш хурдан баян болдог, маш хурдан амжилтанд хүрдэг. Баян болох сайхан, мөнгөтэй болох сайхан. Ягаад гэвэл дуртай газараа амьдарч, дуртай юмаа хийж, дуртай юмаа худалдан авч, амьдралын амт шимтгийг авах хүсэлгүй хүн гэж бараг байхгүй тийм үү. Гэвч зарим хүмүүс мөнгө олох аргаа мэдэхгүй болохоор те яаж мөнгөтэй болох аргаа мэдэхгүй болохоор баяжиж яадаг. Баян хүмүүс харамж, баян болох муухай гэх зэрэг зүйлийг ярьж өөрсдийгөө тайвшруулдаг.
Үндэ бол баян болох хүсэлгүй хүн гэж юусоо байхгүй. Тэгээ ер нь бол уур уцаар бүхэмдлийн ихэнх нь дандаа биш. Ихэнх нь мөнгөгүйгээс үүсдэг гэдэгтээ бас та санал нэг байна байхаа. Тэгэхээр огт мөнгөгүй бол хэцүү. Цөөхөн мөнгөтэй ч гэсэн амьдрахад ер нь бол хэцүү. Гэхдээ мөнгө бүхнийг шийдэхгүй ч мөнгө амьдралыг залхуулдаг гэдэгтээ та санал нэг байна хаа. Тэгэхээр ядуу байх нь нэг бол амжилтанд хүрч чадахгүй байгаа шалтгаан болно. Ягаад гэвэл ядуу байгаа учраас бүх юм болж бүтэхгүй байна гэдэг хандлагатай байдаг учраас бүх юм болж бүтэхгүй байна. Эсвэл ядуу байх нь амжилтанд хүрэх шалтгаан болно. Ягаад гэвэл ядуу байж үзлээ. Одоо хандлаа, одоо боллоо, одоо амьдралаа өөрчлөх цаг боллоо гэд амжилт өөдөө хурдтай тэмүүлэх юм бол, тийм хандлагатай байх юм бол амжилтанд маш хурдан хүрэх болно. Тэгэхээр ядуу байх нь нэг бол амжилтанд хүрэхгүй байгаа шалтгаан болно, нэг бол амжилтанд хүрэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл тухайн хүний сэтгэлгээнээс их хамаарна. Түрүү хэлсэн амжилтын хаалга хүн бүхэнд байгаа. Амжилт бол хүнийг ялгуурлан гадуурхахгүй. Гэвч хичнээн хүн тэр хаалгаар орохын тулд бүхнээ зориулж чадаж байна вэ? Хичнээн хүн тэр хаалгаар үнэхээр орохыг хүсэж байна вэ? Хүсэл эрмэлзэл нь хэр хүчтэй байна гэдгээс шалтгаалдаг. Тэгэхээр ядуу байх нь тийм ээ амжилтанд хүрэх тэр хүсэл эрмэлзэл нь маш хүчтэй байдаг учраас тэр хүсэл эрмэлзлээ амжилтынхаа чиглэл зүг рүү тийм ээ хандуулаад байх юм бол амжилтанд маш хурдан хүрэх боломжтой байдаг. Тэгвэрээ давуу талтай байдаг юм шүү гэдгийг хэлж байгаадаа би үнэхээр баяртай байна. За ингээд дөрөвдүгээрт гарч ирсэн боломж болгонд чин сэтгэлээсээ баярлж талархдаг. Үнэн биз дээ. Нэг жоохон амттан шимтэн хараад л баярсдаг. Нэг хүн туслахад тэр хүнд чин сэтгэлээсээ баярлдаг байх жишээтэй. Тэр үднээсээ амьдралаас авах таашаал нь их байдаг. Тэгтэл элбэг өссөн хүмүүс яадаг вэ гэвэл тэр болгонд баярлаад байдаг. Оо ийм юм байж л байдгийн гэсэн тийм хандлагатайгаар ханддаг. Тийм болохоор бид юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Юун дээр анхаарлаа 100% төвлөрүүлж чадна. Тэр зүйл өргөжж томорж байдаг учраас хэрвээ бид баярлаж талархах зүйл дээр анхаарлаа 100%, 200% төвлөрүүлээд байх юм бол бид түүнийгөө өөртөө илүү их хурдан амархан татах болно. За тэгэхээр 5 дугаарт унахаас айдаггүй. Ядуу амьдралаар ямар амьдрч үзээгүй биш. Юунаас найдгийг гэсэн тийм бодолтой байдаг л да. Жишээлбэл нэгсэндээ эрсдэл авахаас айдаггүй. Би анх эрсдэл авч байхдаа өөрөөсөө асууж байсан. Юу гэж асууж байсан бэ гэвэл үүнийг хийгээд чадаагүй тохиолдолд хамгийн муугаар бодоход надад юу тохиолдох вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж байсан. Тэгээ асуухад хамгийн муугаар тохиолдоход би нөгөө л байдаг тэр хуучин амьдралтаа, ядуу амьдралтаа орохоор байсан. Тэгээд тэр ядуу амьдралаар ямар амьдрч үзээгүй биш. Үзсэн. Тэгэхээр нэг аимшигтай санагдаагүй учраас тэр зоригтой алхмыг авч байсан. Тийм учраас та өөрөөсөө асуугаараа үүнийг хийгээд чадаагүй тохиолдолд хамгийн муугаар бодоход надад юу тохиолдох вэ? Тэгэхээр үсрээд л нөгөө хуучин амьдралдаа очдог учраас нэг тийм алдах юм байдгүй учраас зоригтой алхам авч чаддаг юм шүү. Түүгээрээ давуу талтай байдаг юм шүү гэдгийг би бас танд хэлэх хүсэлтэй байна. Ингээд эцэст нь 6 дугаарт альва зовлон бэрхшээлийг даахта маш сайн байдаг. Түүнээс гадна хурдан дасан зохицох чадвартай байдаг. Нэгсэндээ хүүтэн газар нэг давж чадна, халуун газрыг давж чадна, мөнгөгүй байх тэр зовлонгийг давж чадна, мөнгөтэй байх тэр сайхныг давж чадна, тийм ээ. Тэр зовлонгоо үүрч чадна, баяр баясгалан эдэлж чадна. Тэгэхээр ямар ч лэсэнтэй альва тэр зовлон бэрхшээлийг даахта маш сайн байж чадна, хоолгүй хоон чаддаг, хоолтой байж чадна, тийм ээ. Тэгэхээр түүгээрээ давуу талтай байдаг юм шүү. Мөн хурдан дасан зохицох тэр чадвартай байдаг. Хоолгүй байна л гэж өвхлөө хатлаа болдоггүй, дасан зохицоод тэрэндээгээ амьдарч чаддаг, тийм ээ. Зовиур зовлон байхад чинь өвхлөө хатлаа гэхгүй яг тэрийг тагаа дасан зохицох чадвартай байдаг учраас түүгээрээ маш илүү давуу талтай байж чаддаг учраас амжилтанд хүрэх тэр боломж нь маш их байдаг, хурдан амжилтанд хүрэх боломжтой байдаг юм шүү. Тийм болохоор хэрвээ та ядуугаараа шалтгаан хийгээд байгаа бол хизээч амжилтанд хүрэхгүй харин тэр давуу талыг нь олж харснаар
амжилтанд хүрэх шалтгаанаа болгож амжилтанд хүрч чаддаг юм шүү гэдгийг өнөөдрийнхөө бичлэгтээр оруулж байгаадаа би маш их баяртай байна. Хэрвээ та хэн нэг те ядуугаараа шалтгаан тавиад амжилтанд хүрч чадахгүй байгаагаа тоочоод байгаа тэр нэг хүнийг мэдэх бол энэ бичлэгийг дамжуулаад тэр хүн тус болоороо. Яагаад гэвэл давуу талуудаа олж харснаар хүн амжилтанд хүрдэг юм шүү гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Тэгээд энэ тухай бодол санаагаа надтай хуваалцахыг хүсэж байгаа бол энэ доор сэтгэлдээ үлдээх юм бол би маш их баярлах болно. Та юу гэж бодож байна вэ гэдгийг сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн би танд нэгэн зүйлийг бэлдсэн байгаа. Энэ юу вэ гэвэл би амжилтанд хүрч чадах уу гэдэг сонжоог бэлдсэн байгаа. Хэрвээ та энэ сонжоогоор өөрийгөө сонжих хүсэлтэй байгаа бол би бас доор холбоос оруулсан байгаа. Тэр холбоос дээр дараад имэйл хаягаа хийгээд сонжоог татаж аваад өөрийгөө сонжоод үзээрэй. Тэгээд хариу нь юу гэж гарах нь вэ? Тэр хариугаа надтай хуваалцаараа буцаж орж ирж энэ бичлэгний доор хуваалцах юм бол би маш их баярлах болно. Тэгэхээр энэ доор холбоос дээр байгаа холбоосыг дараад тэр сонжоог PDF файлаар татаж аваад 25 асуулт оруулсан байгаа. Тэр асуултанд хариулаад өөрийгөө сонжоод үзээрэй. Би амжилтанд хүрэх үү гэдэг сонжоо байгаа шүү. За тэгэхээр энэ бичлэг танд таалагдсан байх гэж бодож байна. Таалагдсан бол лайка өгөөрэй, найз нөхдөд дамжуулаарай. Мөн миний энэ YouTube бичлэгт subscribe хийгээрэй. Дараагийн шин бичлэгүүдийг имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй байгаа бол YouTube subscribe хийгээрэй. Тэгээ өдрөө сайхан өнгөрөөгөөрөө хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Баярлалаа.